За бид энэ хэсгээр Gantt диаграмын текст стилийг өөрчлөх, өгөгдөл болон томьёоны талбарыг хэрхэн үүсгэх тухай ойлголтуудыг үзэх болно. Дасгалын 14 дугаар хавцнаас MyTeach доогуур зураас томоо .mpp файлыг нээсэн байна. Энд Gantt диаграм дээр bar буюу зураасны хойно нөөцийн нэр мөн тухайн ажилд оролцох оролцооны хувь процентоор тавигдсан харагдаж байна. Харагдцыг tracking Gantt харагдцаар харъя. За бас гүйцэтгэлийн ажил нь процентоор харагдаж байна. Хийгдэг ажлууд нь 0%-ууд байна. Хоёр өөр харагдцаар процентууд нь өөр утгыг энд илэрхийлж байна. За энэ процентуудыг өөрчлөх боломж байна уу гэж үзье. Зохилдуулж болох уу гэдгийг нь үзье. Мөн bar буюу зураасын өмнө, хойно, дунд нь бичиглэл оруулах боломжтой эсхийг нь үзье. Gantt chart харагдц руу оръё. Gantt диаграмын хоосон талбайд маусны баруун тавчийг товшлоо. Bar styles гэсэн мөрийг сонгоё. Энэ bar буюу зураасуудын нэр. За тэгээ харагдах байдал гэх зэрэг өгөгдлүүд байна. За энд нэрс багамд байгаа өгөгдөл бүрийн bar буюу зураасын хэлбэр, төрөл, өнгийг өөрчлөх боломжтой юм байна. Text tab дээр товшъя. Энд бид текст бичиглэлийг bar буюу зураасны дээр, доор, баруун, зүүн талд нь болон дотор нь байрлуулах боломжтой. За жишээ нь left буюу зүүн талд нь ажлын нэрийг сонгож өгөөд огт тавчийг тавьж байна. Gantt диаграмаа харуул зураасны зүүн талд ажлын нэр, баруун талд нөөцийн нэр нь харагдаж байна. За буцаад bar styles-ийг сонгоод left мөрдөх name гэсэн бичиглэлийг арилгая. За тэр доор inside буюу дотор нь name гэсэн төлөвийг оруулж өгье. За Gantt-ийн диаграмаа харуул зураас бүхий урт хэсэгт bar дотор нь тухайн ажлын нэр нь ороод ирсэн харагдаж байна. За буцаж bar style руугаа ороод % complete гэсэн төлөвөөр солиод өгье. За bar доторх бичиглэл нь процентоор илэрхийлэгдэж байгаа нь харагдаж байна. За хэрэг бид харагдцыг tracking Gantt төлөв дээр сонгоод bar styles-ыг дуудаад харуул энд нэрс болон зураасын харагдах байдлууд нь өөр байгаа нь харагдаж байна. Өмнөх өөрчлөлт хийсэнтэй адил bar болон текст бичиглэлүүдийг өөрчлөх боломжтой юм байна. За одоо Gantt chart харагдцын төлөв рүүгээ шилжээд Gantt диаграм дээр зөвхөн нэг bar буюу зурааст өөрчлөж болох нь үгүй үзье. Ингийн тулд тухайн мөрөө сонгоод жишээлбэл 10 дугаар мөрийг сонгож байна. За тэгээ формат tab дээр товшъя. Формат дэлгэгдэх зэснээс bar styles гэсэн мөрийг сонгоод харуул өмнөх бидний хэрэгжилж байсан нэмэлт сонгохтой адилхан сонгох гарч ирж байна. За буцаагаад cancel хийгээд зөвхөн bar гэсэн мөрийг сонгож үзье. За энд өөрчлөх боломжтой харагдаж байна. Формат bar гэсэн нэмэлт сонгох гарч ирсэн ба зөвхөн тухайн bar буюу зурааст өөрчлөлт хийх боломжтой юм байна. Баруун гэсэн мөрөнд resource initials гэсэн нэг сонгоод inside гэсэн мөрөнд name гэж төлөвийг сонгож өгье. За тэгээ Gantt диаграмаас харахад тухайн bar буюу зурааст өөрчлөлт орсон харагдаж байна. За одоо өөрийн гэсэн bar буюу зураасын стилийг шинээр яаж үүсгэхийг үзье. Дасгалын файлаа эргээд нээе. Gantt диаграмын хоосон хэсэгт маусны баруун тавчийг тавшаад bar styles гэсэн мөрийг сонгож ажиллуулж байна. За insert row гэсэн тавч дээр тавшъя. Шинээр нэр өгөх хэрэгтэй байна. За монголоор дуусаагүй ажлууд гэсэн нэр өгье. Color буюу өнгийг жирнэлэн өгөхөөр сонгож байна. Pattern буюу дүргэлтийг ташуу зураастайг сонгоё. Shape буюу хэв загварыг бас сонгох боломжтой юм байна. Trigger утгыг оруулж өгье. Not finished гэсэн төлөвийг сонгоод таслал тавиад normal гэсэн үгийг бичиж оруулж өгье. За ингээд ок тавчийг товшлоо. За Gantt диаграмаа харъя. Ямар ч өөрчлөлт ороогүй нь харагдаж байна. За харагдуулахын тулд bar styles дуудъя.
Хоёр адилхан триггер бүхий зураасууд энд байгаа учраас жигсаалтах шатлал буюу иерархи, дистраллыг зааж өгөх хэрэгтэй байна. Үүсгэсэн баа буюу зураасаа сонгоод cut row гэсэн товч дээр товшоод split гэсэн мөрний доох нь маузныхаа сумыг аваачиж товшоод тэгээд дээрээс paste row гэсэн товч дээр товшноо. Миний үүсгэсэн баа жигсаалтын 2 дугаарт ороод ирсэн харагдаж байна. За ок товчийг товшлоо. За одоо гант диаграмма харуул шинээр үүсгэсэн баанууд гарч ирсэн харагдаж байна. За өөр нэг баа үүсгэе. Finish on time буюу яг хугацаанд дууссан ажлуудын нэрийг font гэж товчлоор өгье. Өнгийг нь оранж буюу улбар шар. За тэгээд shape буюу хэв хэлбэр, pattern буюу дүүргэлтийг нь хэвээр нь орхиж болж байна. Shape буюу хэв хэлбэр гэсэн хэсэгт эхлэл төгсгөлийг нь сумаар авч өгье. За сумны өнгийг цайвар улбар шар өнгөөр авъя. За триггерийн утгыг өгөх хэрэгтэй байна. Триггерийн утгыг finished on time гэсэн төлөвийг сонгож өгье. За тэгээд түрүүж яхтай адил таслал тавиад normal гэсэн утгыг оруулж бичиж өгөөд ок товчийг товшлоо. За өмнөхий адил жагсаалтах дистраллыг бас өөрчлөх хэрэгтэй эндээс харагдаж байна. Bar styles-а дуудаад font гэсэн дөрвөлжин мөрөө сонгоод cut row гэсэн товч дээр товшлоо. За тэгээд split-ийн доорхон талд paste row гэсэн товч дээр товшоод ок товчийг товшноо. За эхний хоёр дууссан ажлын баарны өнгө нь өөрчлөгдсөн гант диаграммаас харагдаж байна. За энэ билгээр бид сая гант диаграмт баар буюу зураасыг стилийг хэрхэн өөрчлөх, шинээр стил яаж үүсгэх тухай үзлээ. За одоо data field буюу өгөгдлийн талбарын тухай ганц хоёр ойлголт үзье. Өмнө бид баг нь хэрхэн үүсгэхийг үзэж байсан. Маузны баруун товчийг товшоод insert column гэсэн командыг сонгоод эндээс төлөвүүд ямар функцүүдийг дуудахыг сонгож болдгоо. За одоо бид нар өөрийн гэсэн багныг оруулах шаардлагатай тул format гэсэн tab дээр товшино. Custom fields гэсэн icon дээр товшлоо. За энд custom fields буюу талбарын тохируулгын нэмэлт цонх гараад ирсэн харагдаж байна. Эхлээд шинээр үүсэх талбар маань task буюу ажил байх уу, нөөц байх уу гэдгийг сонгож өгөх ёстой. За жишээлбэл task гэж сонгоод за тэр хойх нь type буюу төрөл хэлбэрийг дараа нь сонгож болно. За бид нар text гэсэн дэлгэцснээс сонголт хийн. За бид нар text гэсэн төрлийг сонгож байна. За ингээд текстийг сонгуул 30 хүртэлх текстэн талбар үүсгэх боломжтой нь харагдаж байна. Text нэг гэсэн бичиглийн нэрийг сольж өгье. Rename товч дээр товшоод за монголоор хүндрэлтэй асуудлууд гэсэн нэр оруулж бичиж өгье. Custom attributes буюу атрибутын тохиргоо хэсэгт lookup товчны өмнөх радио товчийг идэвхжүүлнэ. За тэгээд lookup товч дээр товшоод value буюу утга гэсэн багамд хүнд, хөнгөн, энгийн гэсэн нэрүүдийг, утгуудыг монголоор бичиж оруулж өгье. Use a value from table as default entry for the field гэсэн мөрний өмнөх идэвхжүүлгийг хийж өгнө. Display order for lookup table гэсэн мөрний өмнөх нэмэх icon дээр товшъя. Задлъя. By row number мөрний идэвхжүүлгийг идэвхжүүлж өгнө. Data entry options гэсэн хэсэгт бага хэвээр нь орхив. За custom attributes гэсээс хойших тохируулгуудыг хэвээр нь орхиод за ингээд ок товчийг товшлоо. За тэр resource names буюу нөөцийн нэрүүд гэсэн багны хойх нь саяын үүсгэсэн талбар буюу багныг оруулж ирье. Маузны баруун товчийг товшоод хүндрэлтэй асуудлууд гэсэн мөрийг сонгоно. За ингээд баг нь үүсгэсний дараа тухайн мөр дээр хүнд, хөнгөн, энгийн гэсэн төлөвүүдийг хийж өгнө. Хоёрдугаар мөрөө идэвхжүүлээд хооснууд дээр товшоод хүнд, хөнгөн, энгийн сонголтуудаас хөнгөн гэсэн сонголтыг өгч байна. 3 дугаар мөрийн ажлыг хүнд гэж сонгоё. Энэ мэтчлэн ажил бүрд энэ төлөвүүдийг оруулж өгөх боломжтой.
За одоо формула буюу томьёо бүхий талбар хэрхэн үүсэхийг үзье. Дасгалын файлыг нээгээд формат тав дээр тавьшина. Энд custom fields гэсэн нэмэлт сонгох гарч ирсэн байна. Task сонголтыг хийлээ. Type мөрний дэлгэгдэх зэснээс бид нар cost төлөвийг сонгож өгье. Cost нэг мөрийг сонгоод rename товч дээр тавьшлаа. За тавьчласноор ink watt гэсэн нэр өгч байна. VAT гэсэн нэр өгч байна. За VAT нь value added tax буюу нөөц гэж орчуулагдана. Ink гэдэг нь including гэсэн үг, оруулаад гэсэн үг. За custom attributes хэсэгт формула товч дээр тавьшлаа. Томьёо бичиж оруулах ёстой байна энд. Field дэлгэгдсэнээс cost мөр дээр тавьшаад эндээс cost мөрийг сонгож оруулъя. За ink VAT тэнцүү cost гэсэн томьёоны эхлэл бичигдлээ. За одоо үржүүлэх тэмдэг оруулж өгье. Үржүүлэх тэмдэгний ард 1 цэг 2 буюу 1.2 гэсэн утгыг оруулж өгч байна. Functions дэлгэгдэх зэснээс функцүүдийг оруулах боломжтой нь харагдаж байна. Их олон функцүүд байдаг юм байна. За ингээд octave-чийг тавьшлаа. Calculation for task end group summary rules гэсэн хэсэгт rule up мөрөнд summary буюу sum гэсэн төлөвийг сонгож өгье. За ингээд octave-чийг тавьшлаа. View tab дээр тавьшаад table дэлгэгдэх зэснээс cost төлөвийг сонгож байна. Шинээр баг нь нэмэх гэсэн нүд дээр тавьшаад ink watt халдан дотор cost 1 гэсэн сонголтыг хийлээ. За ингээд шинээр баг нь үсэгдсэн харагдаж байна. За ийм байдлаар бид энэ хэсгээр Gantt диаграмын стилийг өөрчлөх, баа буюу зураасыг өөрчлөх, өгдлийн болон томьёо бүхий талбарыг хэрхэн үүсгэх тухай ойлголтуудыг үзэж дууслаа.